Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр суугийн Сиамбигийн түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид хүнд бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань та бүхэн маань NTV телевизээр болон 83.3 107 гэсэн хостолгооноор хүлээн аван сонсож байгаа. Харин нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр бол ногоон ирээдүйг хөгжүүл урайтай MMS компани хамт олон Монгол хүнд технологийн хүчийг атгуулна урайтай сайн электроникс хамт олон маань ивент итгэн оролцож байна. За өнөөдрийн сэдв. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн сэдв бол Дунху, Сиамби, Ухаан, Хүннүнэр. За эдгээр одоо яг ямар учир холбогдолтой юм те. Яагаад ингэ холбоотой байгаа гэдэг талаар нь ярих юм. За бид өмнө нь Хүннүгийн дугаарыг ярьж байхдаа бол Хүннүгийн тэр модон шанью Дунху аймгийг дарсан тухай ярьж хамгийн анхны Дунху аймгийн тухай гарч ирдэг. За тэгэхээр Сиамби бол Дунхугийн нэг салаам учир байхгүй. Хүннүг үрний яг ингээд модон шаньюг үед те Дунхунаар бол Хүннүнэр дарагдсан. За яг энэ дарагдсан үеийн түүхийг ингээ үзэх юм бол тэр дотор Сиамби, Ухаан те гэх мэтийн хүчирхэг овг аймагуд байсан байгаа. За эдгээр овг аймагуудын дотроос ерөнхийдөө бол Сиамби бол Хүннүгийн дараа төр тулсаа байгууллаа штэ. Гэтэл Сиамбигийн өвөг дээдэс эсвэл Сиамбигийн хамгийн анхны нэршил түүхэн тэмдэглэгдсэн үйл явцыг нь үзэх юм бол Дунху. Дунхугаас гадна бас Ухаанчууд те Сиамби нар гэдэг. Ингээд маш олон янзаар гарч ирж байгаа. За энэ нь ерөөсө түүхэн үйл явдлыг нь бодоод үзэх юм бол модон шанью тарагдсан Дунхунаар хоёр хэсэг болж хуваагдаад те цаашаага Сиамби болон Ухаан уулын дэргэд очиж нутгалдаг болсноор өөрсдийгөө тухайн уулын нэрээр нэрлсэн байх боломжтой хэмээх судлаачдын те одоо ингэ таамаглалт байдаг. Тэгэхээр Сиамбигийн угсаа гарлын талаар хэдүүлээ ярих гэж байгаа юм чинь энэ бол энийг судлахын тулд Дунху хэмээх хүчрхэг тэр аймгийн холбоо эрдэмтэд бол те тухайн аймагт бол Сиамби байсан юм аа, Ухаан байсан юм аа гэж үздэг учраас энэ Дунху гэдэг талаар түүх сурвалжийн мэдээнд те хэрхэн тэмдэглэгдсэн зэргийг авч үзэх нь бол онцгой ач холбогдолтой үйл явдал байхгүй Сиамбигийн түүхэнд. За тэгэхээр Хятадын эрдэмтэн Линган гэдэг эрдэмтэн. За тэр хүний бол эртний Монгол овхны түүх хэмээх юм судалгааны бүтээл байдаг. За энэ судалгааны бүтээлээс хөөж үзэх юм бол барагцаалбал яг байлдаант улсуудын үеийн сүүлчээр Дунху аймаг айжмаар хүчрхэж эхэлсэн гэж байгаа байхгүй. За ингээ хүчрхэж эхэлсэн бөгөөд мэдээж Дунху аймаг бол Ян болон Жав нөгөө 7 улсынхаа энэ хоёр улстай хилдэг байсан байгаа. За ингээ хиллээд худалдаа харилцаа эсвэл дайн тулаан те ямар нэгэн байдлаар дипломат харилцаатай байсан байгаа. За ингээд судалт одоо яг ингээ тэмдэглэж үлдснээр бол Жав охины удам угсаанд гэж байгаа байхгүй. За нэг Жав охины түүхийг тэмдэглэсэн нэг тэмдэглэгээ байх гэдэг шүү дээ эртний Хятад. За тэрэн дээр бол энэ Вангийн 26 дугаар он буюу нийтийн тооллын өмнөх 273 онд Дунхугийн хил нутгийг цохин эзэлж авбаа гэж байгаа. За энэ үйл явдал нь өөрөө одоо модон шанью төр тулсаа байгуулсан Хүннүг бүрэнг байгуулсан тэр Дунху аймгийг цогсон энэ үйл явцаас даруй 60 хэдэн жилийн өмнө 65 жилийн өмнөх үйл явдал болоо хувирч чинь те. Тэгэхээр нөгөө Түмэн шаньюгаас өмнөх үед байсан шанью нарын үед ч гэсэн Дунху бол бас хүчрхэг овг аймаг байсан юм байна. Угсаа гаргалын хувьд те Хүннү Дунху эднес нэг угсаа гаралтай монголчуудын шууд өвөг дээдс. Тэгсэн мөртлөө өөр өөрийн гэсэн бүлэг овгуудтай те үндэстэн угсаатан байсан юм байна гэдгийг тодорхой харуулж байгаа. За Сиамацын түүхэн тэмдэглэлдээ бол Дунхуучууд Жав улсаас урвсан гэж байгаа байхгүй. Хойл яг нэг өмнөх дугаар дээр нөө Жав улсын нөө төрийн дахилгад те Дунху оролцсон, Хүннү оролцсон, нүүдэлчин овг аймагуд тэр нөгөө нэг хамгийн захын хэсэг зүүн хойно хэсэгт те байрлаж исэн гэдэг. За тэгээд нөгөө Хүрэн Бавгааг Дунху аймаг бэлгэн төгсөн гэж ярьсан. За тэгвэл энэ үйл явдалтай холбоотойгоор нэлээд хугацаа өнгөрсний дараа бол Дунхуучууд хүчрхэж эхэлснийхаа дараа Жав улсаас салан тус гарсан байгаа. За ийм учраас Жав бол тэ улс Дунхутай байлдаж ялсан байх магадaltaй байгаа байхгүй юу. Гэсэн хэдий боловч Жав улс бол тэ Дунхуг ялсан, Дунху бол мянган газар гэж байгаа байхгүй. Энэ нь бол нэг ойролцоогоор одоо нэг 350-400 км орчим газар хойшоогоо умар зүг рүү ухарсан байгаа. За ингээ ухарсныхаа дараа хэсэг хугацааны дараа болвол нөгөө Дунхун нар нь дахин хүчрхэгдсэн гэж байгаа байхгүй. За энэ үйл явдлыг яг юугаар нотолж болох вэ гэхлээр түүхэн сурвалжид нэг юм баримт байгаад байгаа. За энэ баримт нь болохоор Жав улсын умард хэлийн баатар гэж байгаа байхгүй. Лиму гэдэг. Тэгээ Жав Дав Вангийн тэргүүн гэж. За энэ хоёр хүн бол нийтийн тооллын өмнөх 244 онд гэж байгаа байхгүй. Нүүдэлчдийг маш ихээр цогсон байгаа. За энэ нүүдэлчдийг маш ихээр цогсон энэ дотор бол хүнүүчүүдийг те нилээ их сулруулсан. За тэгээд дээрэс нь тэр цанлаан овгийг бол устгасан те Линхүү овгийг өөртөө нэгтгсэн. За эдгээр дандаа нэг нүүдэлч овг аймаг ч те. Гэтэл Дунху аймгийг бол те эзлэн авбаа гэж байгаа байхгүй. Дунху аймгийг өөрийнхөө харьяанд оруулсан байгаа. За ингээд Төв Азийн түүхнээ яг саяны энэ үйл явдал бол ахаад нөгөө модон шаньюгаар баримжаа авах юм бол модон шаньюг төрхөөс 9 буюу 10 жилийн өмнөх үйл явдал гэж байгаа. Модон шаньюг төрхөөс өмнө гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр энэ бол Төмөн Шанигийн үеийн те бас нэг яг Хүннүгийн хаанчлалын үеийн Дунхай аймгийн байр байдал байгаа байхгүй. За эндээс бид нар юг харж болох вэ гэхэлэр энэ үйл явдал нь өөрөө Жав улстай ингэж байнга байлдаад байгаа Дунхуу тэгж их анхаарал хандуулаад байгаа үйл явц нь Дунхууч гэсэн хүчрхэг овг аймаг юм байна. Хэрвээ Дунхууг эзэлж авахгүй бол өөрийнхөө харьяандаа оруулахгүй бол Жав улсыг магадгүй мөхөх хэмжээний хүчтэй улс байсан байж тарах гэдэг байгаа байхгүй. За тэгээ үүнээс гадна нөхцөл байдал түүхэн үйл явдал ингэ цаашаа өрнөлөө. Энэ өрнөд явж ятал чинь нөгөө нэг байлдаанд улс нь өөрөө ингээд нөгөө нэг донслоод эхэлж байгаа тийм хоорондоо яг үнэ. За энэ үйл явдал дээр нөгөө нэг Цэн гүрний Цэнши Хуанди тийм Цэн гүрнийг үндэслэн байгуулагч Цэнши Хуанди болвол нөгөө бусад улсуудыг болвол нөгөө цугаарыг залгах зурхаа мэт залгиж эхэлж байгаа. Гэтэл энэ үйл явдлыг түүхэн үйл явдал нь бол нөгөө Цэн гүрэн нийтийн тооллын өмнөх 221 онд байгуулагдсан гэж байгаа шүү дээ. Энэ хичнээн жилийн хугацаанд үргэлжилсэн бэ гэдэг 7 жил 6 жил тийм яг маш хурдан гэж байгаа байхгүй. Ер нь бол тэгээ 6 улсыг эзлэхэд 7 жил гэдэг чинь бас хурдан байгаа сте тий. За тэгэхээр энэ үйл явдал нийтийн тооллын өмнөх 227 он гэж байгаа байхгүй. За тэгтэл яг энд бол нэг юм сонирхолтой баримт гарч иж байгаа. Энэ түүхэн цаг хугацаатай холбоотойгоор. За нөгөө саяны хилээд байгаа умар зүгийн нөгөө алдарч жанжин лиму гэж жанжин байгаа штэ. Энэ жанжин Жав улсын тий төлөөлөөд Дунхууг эзэлж авсны дараа Дунхуучууд дахиж хэсэг хугацааны дараа хүчрэгдсэн үйл явдал нь бол энд бас нэг Жав улс те Ян улс гэж байгаа те. Гэтэл Дунхуунаар бас хэсэг хугацааны дараа нөгөө захиргаанд нь орцсон мөртлөө хэсэг хугацааны дараа дахин хүчрэгчээд Ян улстай байлцсан байгаа байхгүй. За тэгээд энэ бол яг түүхэнд бол тэмдэглэгдэж үлдээгүй Ян улстай байлцсан гэж. Гэтэл Ян улс өөрөө бас ялагдсан юм шиг байна. Учир нь юу гэхээр Ян улсын тэр Цин Ки гэдэг нэг юм цэргийн жанжин байсан байгаа. Энэ цэргийн жанжин Дунхууд барьцаанд очсон байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж энэ цэргийн том жанжин хүнийг те яаж Дунхуунаар барьцаанд авах вэ? Мэдээж дайнд ялаад олзолж авсан тий. Олзолж авчирсан байж тарах гэдэг байгаа байхгүй. За тэгтэл яах вэ гэхэлэр яг ингээ барьцаалагдсан гэдэг нотлохоо нь болохоор ер нь Дунхуу бол өөрөөсөө нэлээд хүчрхэг байсан юм байна гэдэг энэ нэг магадлалын тий нэг хувь нь бас нэг одоо санаа нь гарч иж байгаа байхгүй. За тэгээд мэдээж тэдний одоо нэг ийм зүйл байгаа юм. Цин Ки гэдэг нэг одоо цэргийн жанжин байна штэ. За энэ жанжин бол Дунхуугийн нутагт бол маш удаан байсан. За энэ үйл явдал түүхийг уншаад эхлэхээр яг л ингээд нэг гадны улс орны нэг цэргийн жанжин эсвэл нэг цэргийн эрх мэдэлтэн ямар нэгэн дайн тулааныг мэддэг эсвэл худалдаа арилжаа тий. Ингээд тухайн бүс нутагтаа удаан зогсоод ирэхээр тухайн ард түмнийхээ аж ахуй, амьдралын хэв маяг, дайны тактик тий энэ бүх зүйлийг судалдаг байгаа байхгүй. За тэгэхээр ингээд уншаад ирэхээр за энэ нэг эвгүй юм болох гэдэг гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр саяны цэргийн жанжин бол Ян улстай буцаж очсон байгаа. За буцаж оцсныхаа дараа бол өөрөө цэргээ удирдаад Дунхууг гиндүүлэн довтлсон байгаа байхгүй. За энэ үйл явцтай холбоотойгоор Дунхуунаар бол ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүйгээр ялагдсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг л нэг сайн судалж байгаа л ер нь нүүдэлчдийг ялахын тулд бол дандаа нэг яг өөрсдийнх нь аргыг хэрэглэх эсвэл тэр өөрсдийнх нь дотор нь байж байгаа дайных нь тактикийг нь мэдэх те ийм үйл явц болоод байна гэдэг зүйлийг хэлээд байгаа. За тэгэхээр одоо энтэй холбоотойгоор юу ярьж болох вэ гэхэлэр Дунхуунаар магадгүй те ер нь яг ингэж том өрсөлдөж исэн гэдэг маань бол төр тулсын хэмжээнд те байсан байгаа аахгүй. Магадгүй яг энэ нь бол чи юу би юу гэдэг яг ийм тухайн үе байгаа шүү дээ те. Чи намайг ялахгүй би чамайг ялна гэдэг ч юм уу. За тэгэхээр энтэй холбоотойгоор нөгөө төр тулсууд чи нэг нэгээ залгиж байгаа, довтолж байгаа, эзэлж авж байгаа. Хэрвээ эзэлж авахгүй бол өөрөө эзлэгдэнэ. Тэгэхээр Дунхуу болвол магадгүй хэрвээ те саяных шиг гиндээгүй байсан болвол Ян улсыг ч юм уу эсвэл тэр Жав улсыг ч юм уу те эзэлж авах бас магадлал өндөртэй байсан байгаа байхгүй. Энийг одоо яг юутай холбож тайлбарлаад байна гэхэлэр Дунхуу болвол өөрөө хүчрхэг байсан. За Цэн гүрний үед бол Дунхууг бол хөхүүлэн дэмждэг байсан. Хүннүгийн эсрэг торхирохын тулд. За Хүннүгийн эсрэгч гэсэн Төмөн Шанийг үе Дунхуунаар бол те байнгын юм дарамт үзүүлдэг байсан те. Дарамт үзүүлдэг, дээрэнгүү ханддаг байсан. Бараг л Төмөн Шанийг үед бол Дунхууд алав татвар түлж исэн байх магадлалтай хэмээх судлаачдын бас дүгнэлт байна те. За тэгэхээр энэ гол зүйлийг ярихын тулд яах вэ гэхээр за Дунхуу маш том хүч хэрэгжээд гараад ирлээ. Сиамбигийн өвгд эз те. За энтэй холбоотойгоор яг тухайн үед бол яг Төв Азийн чэйжнэ те. Юэжи баруун талд нь. Төв талд нь Хүннү, зүүн талд нь Дунхуу. За энэ гурвын хэн нэгэн л улс төрийн өндөр том оройлд тоглох те тодорхой үүргийг гүйцэтгэх ийм яг ингээд тулаад ирж байгаа байхгүй. За энтэй холбогдоод одоо нөгөө нэг Дунхуугийн түүх чинь Модон Шаниугийн түүхтэй өөрийн ирэхгүй холбогдож орж ирнэ.
За модон шанив. Эцэг түмэн шанивгаа хороож алсныхаа дараа те хүннүг одоо төрийн гартаа авсан. За энэ явдлыг мэдсэн Дунху аймаг бол өмнө нь бол хүннүгээс те татвар авдаг байсан, дарамт шахалт үзүүлдэг байсан болохоор одоо ихэмсэг байдлаар илчиг илгэж байгаа. За эхний илч эренгуутаа модон шанивыг харангуутаа те. За манай те илч те эренгуутаа Дунху аймгийн ван байж те. Та бүхнээс бол түмэн шанивыг үед хэрглэж байсан тэнгэрийн хүлэг те. Одоо түмэн газрыг туулах чадвартай ийм төрийн бэлэгдэл болсон морио өг гэсэн. Хэрвээ ингэх юм бол эвтэй найрамдалтай байя гэсэн Дунху аймгийн хүннүүд үзүүлэх шахалт орж иж байгаа. Тий. За модон шанив мэдээж те тухайн үедээ болвол илч төлөөлөгч нарыг гаргасныхаа дараа бусад одоо нэг төшмөлүүдэд суулгаж агаад яах вэ гэдгээ ярьдаг. За энийг нь сонссон одоо нөгөө төшмөлүүд, ноёдууд те эдгээр бүх хүмүүс маань бол үгүй. Энэ бол морио үг гэдэг бол нүүдэлчдийн хувьд бол морио бол хамгийн дотны амьтан. Үүнээс гадна энд бүр төрийн бэлэгдэл болсон те түмэн шанийг үеэс ахуулаад төрийн бэлэгдэл болсон морийг үг гэж байгаа нь бол биднийг яалчгүй өдөөн хатгаж байна. Яг одоо байлтыг гэдэг. Модон шанив бодож жоод Дунху аймагт морио өгдөг. Бүгд гайхаж хоцорсон тийм ээ. За энэ үед нь бол Дунху аймаг бол мэдээж Дунхугийн ван модон шанивыг баг залуу модон шанив чинь те зүрх зөрөгтэй цус ихтэй хүн болов гэж бодож исэн чинь харин ч те аимхуу юм биш те. За яах вэ тэр хүмүүд дотроо л ингээд нэг бужигнаж байгаад те төрийн эрхийг гартаа авсан юм багаз манайхт бол өрсөлдөх хэмжээний хүн биш юм байна. Гэхдээ модоныг дахин нэг удаа шалгая гэдэг те. За ингээ хоёр дахь удаага элч нь ирдэг. Мэдээж нөгөө элч чинь өмнөх үе дээр нөгөө даалгавраа биелүүлсэн учраас хоёр дахь удаага ирэхдээ бүр ингээ амар ихэмсэг зантаа те бардам омглон байдалтай орчиж байгаа байхгүй. За ингэн гутаа манай одоо хүннүүгийн Дунхугийн ван те таны өгсөн одоо морины те бэлгэнд чинь бол маш сайшаалтай байгаа. Тэгээ үүнээс гадна ер нь эвтэй найрамдалтай бай гэж бодож байгаа бол цааш те байж байгаа бол одоо харин бидэнд хатнаа үг гэж байгаа байхгүй. Модон шанивыг хайртай хатнаа үг гэсэн. За энэ үгийг сонсонгууд мэдээж дүрсгээл ороод ирэх бах те. За тэгэнгუთ модон шанив сонссонгуудаа ахаад элчийг те хичнээн ууртаа гэдэг нэг багтж яаж байгаа шүү дээ. Хичнээн ууртаа байсан ч гэсэн элчийг гаргасныхаа дараа бас нөгөө төшмөл төлөөлөгч нартай энэ Дунхуг яах вэ гэж асуудаг. За энэ үед нь бол нөгөө төшмөлүүд чинь те хэвээ хэлээ үсттэй биднийг анх морио өгтөл те морио үг гэж яхтал бид нар дайн зарлах байсан юм а. Энэ бол биднийг улс төрийн хувьд бол маш том шахал үзүүлж байна. Үүнээс гадна өмнө нь морь гэхэд хэвсгийн аргагүй байсан бол одоо хааны мань хайртай хатныг нэгж байгаа нь бол бүр одоо ингээд дэлбэрэхэд хүрж байна. Яг одоо байлтыг гэдэг. Модон шанив бодож жагаад хатныг өгдөг. За ингээ хатнаа авсан. Дунху аймаг хатныг авчлаа. За энэ үйл явцыг ингээ бодоод үзэх юм бол Дунху аймгийн нэгдүгээр нөгөө хүчрхэг байдлыг нь харж болж байгаа юм. Хоёрдугаар Дунху аймаг те улс төрийн хувьд бас нэг тактик буюу шатар нүгж байгаа. Энэ үйл явдал болж байгаа. За ингээ Дунху аймаг бол хүннүү буюу те модон шанивыг тэргүүтээ хүннүү бол ер нь бол холчгор хүмүүс юм байна. Тийм учраас одоо ахаад нэг илчилгээе гэж хэлдэг. За энэ элч нь бол одоо жинхэнэ нөгөө ихэмсэг байдалтай омог бардам те бүрстэ бүр байдгаа тавьсан хүн орж ирж байгаа. За тэгэн гутаа модон шанивыг урдаас харангуутаа манай ван таны өмнөх өгсөн хоёр бэлгэнд чинь те үнэхээр сайшаалтай хандж байгаа. Тийм учраас те одоо энэ инх найрамдалтай харилцаагаа үрд хадгалж авч үлдээ гэх юм бол хүннүүгийн зүгээс те хүннүү Дунху хоёрын хилийн зурс газар 1000 газар гэж байгаа байхгүй. Одоо яг саяны түрүүний хэлдгээр нэг 350-400 км орчим газар гэсэн үг байхгүй. Ийм газар байгаа. Энэ газраа те бидэнд өгөө. Бид энд адуу малаа өрсгөж үржүүлэх те иймэрхүү зүйлийг хийх болно гэж. Энд хүннүүч хүн байдаггүй, Дунхууч байдаггүй. Тийм учраас манад өгөхөд асуудаг гэж байгаа байхгүй. За энийг сонссон модон бол бас л нөгөө өмнөхтэйгээ адилхан Дунхугийн элчийг гаргаад төшмөлүүдтэйгээ ярьж байгаа. За гэтэл төшмөлүүдийн дунд одоо уур амьсгал шал өөр болсон. Өмнө нь бол нөгөө морио өгсөн. Хэсэг одоо байж байгаад бүр ингээд твсгийн аргагүй байсан хааныхаа хайртай хатнаа өгсөн дайн чийгээгүй. Тийм учраас одоо ноёдууд бол нэлээд зөөлрсөн буюу за бид бол өмнө нь мориоч өгсөн, хатнаач өгсөн. Тийм болохоор энэ газар бол үржил шим муутай. Дээрээс нь хоёр улсын те хилийн зааг дээр байдаг. Хинч энэ нутагт бүс нутагт ингэж байдаггүй. Энэ хилийн зурс бүс нутаг. Тийм учраас энэ газрыг өгсөн ч болно, өгөхгүй байсан ч болно гэж хэлж байгаа. За энтэй холбоотойгоор модон шанив болвол те газар болвол улсын үндэс гэж хэлээд сэлмээ сууглаал ерөөсө шууд дайнд бэлэн байдалтай те дайнд довтолж ордог. Мэдээж энэний тухай бол
Хүнүүгийн түүх дээр ярьсан. Гэхдээ Дунхуу талаас нь бодоод үзэх юм бол Дунхуу бол яг энэ үед бол хүнүүтэй угаасаа дайн хийхээ орлож исэн тий. Өдөн хатгалга хийсэн байгаа байхгүй. Гэсэн хэдий боловч энэ өдөн хатгалгын хувьд Дунхуугийн хувьд бол эхний ээлжинд илчилгээхдээ бүх цэргүүдээ бэлэн байдалтай дайн хийхэд бэлэн байж байгаа. Төрөүний хэлдгээр нөгөө байнгын 200 мянган цэрэгтэй хүн ам нь бараг 1 сая орчим. Тэгэхээр энэ бол Дунхууг бодох юм бол Дунхуу хүннүг бодох юм бол илүү хүчрэхэг байсан байх магадлал өндөртэй байгаа байхгүй. За ингээд эхлээд явуулсан чинь нөгөө элчнэр нь яасан бэ гэхлээр хизээч өхгүй гэж бодож байсан морийг өгчихсэн учраас Дунхуугийн ван гайхдаг. За ингэнгуутаа 2 дахь элчээ явуулахдаа бас л нөгөө цэргүүдээ бэлэн байдалтай байлгаалсан байна. Гэтэл яасан хайртай хатан нь Дунхуугийн ванд хүрээд ирдэг. За энэ үйл явдалтай холбоотойгоор Дунхуугийн ван болвол цэрэг эрсийг нэг өдөр тижээж мянган өдөр тижээж нэг өдөр ашиглана. Энэ олон цэргүүдээ те ер нь одоо гэрт нь хариулаад адуу малаа цэргийнхаа акт мордыг бол бэлчээрд нь тавья гэж шийдсэн бөгөөд харин одоо модон шаниуг нэг удаа соригсан байгаа байхгүй. За ингээд энэ сорилт нь өөрөө газар бол улсын үндэс гэж хэлсэн модон шаниугийн энэ үгтэй холбоотойгоор Дунхуу аймгийг ямар нэгэн бэлтгэлгүй байхад нь гиндүүлэн довтлоод эзэлж авдаг. За энэ явдалтай холбоотойгоор Дунхуу бол те Сямбигийн өвөг дээдс Дунхуу бол одоо хүнүүгийн захиргаанд орж байгаа. Гэхдээ Дунхуугийн захиргаанд оргон гэдэг бол модон шаниуг гиндүүлэн довтлсон тийм биз? Нэгдүгээр гиндүүлэн довтлсон, зэргүүдээ бэлж авсан. За энэ үйл явдалтай холбоотойгоор мэдээж дайны тактикууд явж байгаа. Нүүдлүүд явж байна тий. За гэтэл модон бол Дунхууг эзэлж авна гэдэг бол улс төрийн хувьд бол хамаагүй хүчтэй болж байгаа гэсэн. За энэ хүч бол тийм модоныг цаашдынх нь тэр дайн тулаан тийм байлдан дагуулал энэ бүх зүйлд нь бол одоо маш том дэмжлэг үзүүлж байгаа. За Дунхуу аймаг эзлэгдсэн. Эзлэгдэн гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр тэдний өмч хөрөнгө тэр ван битэл одоо тэр бусад хүмүүс те эдгээр хүмүүс хүнүүгийн одоо нэг боол гэдэг нь одоо нэг цэрэг дайчин эрсэл болно л доо ер нь бол тэр чигээр одоо боол болно гэж бас байхгүй л те. За тэгээд одоо адуу мал хойно те мал аж ахуй тэр бүх эд хөрөнгө одоо дайн гэдэг чинь өөрөө санхүү. Тийм учраас модоны хувьд бол санхүүгийн хувьд бол маш одоо боломжтой байдалд орж байгаа. Харин Дунхуугийн вангийн хувьд бол маш хүнд байдлыг гинтийн байдлаар амсаж байгаа үйл явдал болоод за одоо ингээд Дунхуу бол хүнүүгийн захиргаанд орлоо. За яг энэ мөчөд бол нөө Сямби болон ухаанчууд нь те цаашаага 2 том овог аймаг гэсэн үг байхгүй. Бас хүнүүгийн захиргаанд орлогоогоор цаашаага зүхтаж явсан байна шүү дээ те. За энэ үйл явдалтай холбоотойгоор Дунхуу аймгийн түүх үргэлжилж байгаа. За хамтран ажиллах танилцуулгыг үргэлжлүүлнэ. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Монгол хүнд технологийн хүчийг атгуулсан нүрээтэй сайн электроникс хамт олон маань ажиллаж байна. Сайн электроникс гэхээр манайхаа угсаа мэдж байгаа бах те. Одоо бидний хэрэгэлдэг цахилгаан бараа одоо юу гэдэг утас ширмэс бүхэл зүйлсэд орж байгаа. Тэгэхээр сайн электрониксын хамт олон маань Apple, Samsung, Huawei брэндүүдийн цахилгаан бараануудыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг компани. За албан ёсны дэлгүүрүүд нь болохоор бусад энэ дистрибьютор гэдэг нь бас ондоо. Албан ёсны эрх гэдэг нь ондоо. Тэгэхээр энэ бусад дистрибьютор байгууллагуудаас ялгагдах зүйл нь гэх юм бол энэ албан ёсны эрхний дэлгүүрүүд нь болохоор дээр хэлсэн байгаа тэр бүх брэндүүдийн нэр төрлөөс нь хамгийн сүүлийн оны загваруудыг нь дагалдах хэрэгслүүдийнх нь хамтдаа иж бүрнээр нь тэгээ хамгийн өргөн сонголтоогоор одоо худалдаалдаг гэсэн үг. За тэгэхээр яг үнийн хувьд бол зарим одоо энэ тэнд ингэ зарагдж байгаа нэг ширхгэрээ зарагдах ч юм уу тийм хүмүүст бол арай үнэтэй байдаг. Тэгээ яг сүүлийн үеийн тэр юмуд нь иж бүрнээрээ байдаг. Эргүүлээд үнэтэйчсэндээ нөгөө талаа тавьж байгаа боломж нь болохоор хамгийн бага хүүгээр худалдан авах буюу хамгийн бага зээлээр худалдан авах, хүүтэй зээлээр худалдан авах боломжийг нь бүрдүүлсэн байдаг. Одоо давуу тал нь гэх юм бол те бусад дистрибьютор компаниуд хамгийн бага хүүтэй энэ зээлийг санал болгож чаддгүй. Дандаа нэг 3.1 хэд мэдгээд ингээ айгүй өндөр хүүтэй энэ зээлүүдийг харуулдаг байдаг. Харин энэ хамтран ажилладаг энэ хаан банк, голомт банк те тэрнээс гадна энэ нийгмийн татгалт төлөвлөгөөч байсан гэсэн дансны хулгаараа орлогоо нотлоод те энэ хүү зээлээр бас бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой гэдгээрээ сайн электроникс бол одоо ингээд Монголын маш олон дэлгүүрүүд дээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Тэгвэл салбаруудыг хэлэх юм бол одоо энэ Шангрила молын 3 давхар байна, Централ молын 1 давхарт байна, Хүннүү молын 2 давхарт байна, Санкт Петербург төвгээд одоо энэ талбай уртлын тий. Тэгээд энэ Тара центр гэдэг энд байгаа. Тэрнээс гадна Дархан, Эрдэнэт, Багнуур, Өмнө говь, Завхан, Сайн шан, Дунд говь, Өвөр хангай, Баян хонгор за тэгээ майхан цахир төв нэгдэлчин зочд буудал Баян хонгор те хам богд салбар гих мэтчлэн ингээд 10-аад аймагт салбаруудаа нээсэн. Одоо тэгэхээр бүх газраа бол бүтээгдэхүүнүүд нь хүрдэгэ гэсэн үг. За тэгээ Монгол хүнд технологийн хүчийг атгуулсан урайтай сайн электроникстай холбогдохыг хүсэх юм бол 70 10 66 33 70 10 66 33 эсвэл
сайн цэг эмэн гэж бид махан бичээд үзээрэй. Тэгэх юм бол сайт руу орчин. За тэгээд сайн electronics гэдэг Facebook хуудас нь байж байгаа. Илүү дэлгэнгүй мэдээллийг аваарай. За баярлалаа. Зөө. За мэдээж дунхуу бол одоо яг хүннүүтэй зэрэгцээд байж байгаа учраас ингээд түүхэнд нь орж ирснээр бидэнд баймтуулдаг байгаа. Саяны дээр яриан дундаас харахад бол мэдээж эхлээд дунхуу хүчтэй юм шиг тий. Хүннүү жоохон сул юм шиг ингээд дунхуу шахалт үзүүлээд шүү дээ. Гэхдээ эргээд шууд энэ дээр нь дайрыг гэж байгааг бодоход бас нэг тийм дутуу хүчтэй байгааг юм шиг хүннүү бол. За тий. Хоёр дахь нь болохоор тэр газар бол улсын үндэс гэж байна та. Гисэн ирнээсээ тэр дундлын газрыг аль аль нь ашигладаг гэдэг шүү дээ. Аль аль нь ашигладаг. Гэхдээ модон газраа харамлаа дайрч ин гэдэг чинь тэр газар хүннүүгийн л одоо нэг юм харьяанд ч юм уу. Гэхдээ одоо ард түмнэрээ ингэж бөөрөөрөө нийлэхгүйгээр ингэж орч ирсэн хэсэг баг. Тэгээд газар бол улсын үндэс гэдэг нь тэр чинь манай газраа л гэж хэлээд байгаа шүү дээ. Тий. Тэгээд дайрсан байх нь байна. За тэгээд үүнээс цаашаа бол Сиамбижууд бол ухаанчууд маань цаашаа зугтсан юм байна. За саяны тэр газар бол улсын үндэс гэж хэлж байгаа тэр завсрын бүс нутаг гэдэг байгаа шүү дээ. За энэ завсрын бүс нутагт бол хүннүүгийн талын тэр Оту ван буюу одоо тий хилийн бүс хамгаалдаг вангууд байсан байгаа байхгүй юу? Одоо зүүнс ван ч юм уу тий. За Оту ван буюу хилийг хамгаалж байгаа. Хилийн одоо ингээд хамгаалагч нар гэсэн үг байхгүй юу? За тэгээ үүнээс гадна энэ дээр бол яг юу бас дахин юу хэлэх вэ гэхээр энэ зүгээр яг ингээд нэг модон шаниугийн домог хэсэг төр гарч иж байгаа шүү дээ. За энэ хилийн зурус хэсгээ энийг одоо тэгээ өгсөн ч болно өгөхгүй байсан ч болно гэдэг зүйл бол зүгээр тэр Сиамацны эртний хүннүүгийн түүх тэр 110 дугаар бүлэг дээр нь л тэмдэглэж үлдээсэн зүйл байгаа байхгүй юу. Гэтэл түүхэн үйл явдал нь өөрөө газар бол улсын үндэсгээ тэрнийг өгөхгүйгээр дайрж ийна гэдэг бол яг чиний хэлж байгаа таамагч нь өөрөө байх бүрэн боломжтой. Үүнээс гадна тэр чинь мянган газар буюу тэр нөгөө 400-аад орчим километр газар байгаа даа шүү дээ. Том газар шүү дээ. Хилийн зурус гэж ойлгоход том газар байгаа. Тэгэхээр энэ газрыг бол яг одоо бодит амьдрал дээр бол дунхууч өөрийн болохыг хүсэж байгаа, хүннүүч өөрийн болохыг хүсэж байгаа. Магадгүй энэ хоёрын айл нь тэр газрыг өөртөө болгож авч ийн те тэр нь илүү давуу эрх хэдлэх те улс төрийн хувьд давуу эрх хэдлэх боломж бас байж болж байгаа байхгүй юу. За дунхуу хэмээх нэрийг бол те мэдээж нөгөө өмнө нь бол нөгөө нэг зүүн талын дорнод одоо хуу гэдэг ингээд тайлбарлсан. За тэгээд дунхуу гэдэг нэр бол яг өөрсдийнх нь өгсөн нэр бишээ гэдэг ингээд хэлж байгаа те. Гэтэл бас нэг юм сурвалжийн бас нэг юм мэдээ занг те одоо нэг Япон эрдэмтний судалснаар бол мэдээж зүүн хуу буюу одоо ингээд дорнод хуу гэсэн утгатай гэл ингээд яриад байдаг. За гэтэл нэг сонин баримт байгаад байгаа. За тэр нь юу вэ гэхлээр эн чин дун хуу хүннүг болохоор хуу гэд нэрлэдсэн тий. За энэ нь болохоор эртний одоо хятад сурвалж тэмдэглэнээр болохоор зэрлэг бүдүүлэг гэдэг үгийг бол одоогийн судлаач нар тий маш олноор хэрэгэлдэг. Ер нь яг тэрж байх магадлалтай тий. Гэтэл энэ Линган гэж саяны хилээдсэн дээр сурвалж штэ тий. За энэ сурвалж дээр нэг баруун хаан улсын үеийн бичиг гэж байгаа байхгүй хүннүүгийн шаштрд гэж байгаа. Хүннүү нар өөрсдийгөө хуу гэж нэрлэдэг байсан гэсэн нэг баримт байгаа байхгүй. За тэгэхээр хулуугүй шаниу тий. Хулуугүй шаниугаас хан улсын хан уудын хуандита бас нэлээд олон жил үдсэн. Хан уудын чинь бүр хүннүүгийн 7 шаниуг дамжаад хамгийн сүүлд хулуугүй шаниуг үед тий. Одоо ингээд нас таалдах ёстой шүү дээ. Гэтэл хулуугүй шаниу бол хан уудын хуандид илгээсэн загталтай ингэж утсан байгаа байхгүй юу яаж байгаа шаниуд тий. Өмнөд газар гэж байгаа. Өмнөд газарт бол хятад хүчрхэг хятад байгаа. Харин умард газарт бол хүчрхэг хуунар байгаа. Хуу хэмээх чинь те хэмээх чинь хөх тэнгэрийн омогт өрс буюу гэж байгаа байхгүй. Хөх тэнгэрийн омогт өрс. За гисэн байдлаар одоо олж байгаа байхгүй. Тэгэхээр дунхуу гих чинь бас яг энэ мэтэр бас ашиглагдах байх магадлал өндөртэй байгаа юм тий. За мэдээж энэ хан улсын бичиг буюу тэр хүннүүгийн шаштраг гэсэн хэсэг байгаа шүү дээ тий. Магадгүй энд бол энийг бас тий ингээд зохиож бичсэн байх магадлал өндөртэй тий. Энийг бас илүү сайн нэгтэлж үзэх хэрэгтэй. Гэхдээ надад тэр хуу хэмээх чинь хөх тэнгэрийн омогт үрс гэдэг үг бол бас айгуу гой таалагдсан тий. За энэс гадна Сиамби. За тэгэхээр Сиамби гэдэг нэрийг бол эрдэмтэд янз бүрэл үзээд байгаа. Саяны дунхуу гэдэг үгийг тайлбарласан бол одоо бид нар тий үндсэн Сиамби төр тус байгуулагдсан. Энэ Сиамби гэдэг чи яг ямар утгатай үг юм бэ гэдэг тий. Энэ талаар нөгөө Ширитори гэдэг одоо нэг Япон судлаач шүү дээ. Энэ хүн болохоор ер нь яг тэр дунхуу гэсэн судалгааны бүтээл дээр ингэж үтсэн байгаа. Сиамби бол үлзийтэй аратан. Үлзийтэй аратан гэсэн үг гэж хэлж байгаа байхгүй. Одоо хүннүү бол хөх тэнгэрийн омогт өрсөн. Сиамби бол үлзийтэй аратан. За энэ бол сонин бас судалгаа байгаа даа сте. Тэгэхээр яг хоо Сиамби гэдэг нэрийг бол те яг Монгол эрдэмтэд те Монголын одоо нэрт эрдэмтэн Гүнжин Сүхбаатар бол 3 янзаар үзсэн байдаг. За энэ ямар утгатай юм бэ үг юм бэ гэхээр нэгдүгürt уулын нэр гэж байгаа.
За. Сямби гэдэг бол сүмбэ буюу сүмбэр уул те. Сүүн далаа шалбаг байхад сүмбэр уулыг дов бахад гэдэг нэг өнөг хоёрын тухай нэг үлгэрээд штэ. За энтэй адилхан сүмбэ хэмээх нэр байх магадлалтай те. Сүмб Сямбиг сүмбэ гэж үзсэн. За яг манай сонсогч нар болон Сямбигийн түүхийг мэддэг хүмүүс бол сүмбэ улс гэл те. Сүмб гэл агүй олон мэдэх бах. А тэгтэл хоёрдугаарт бол энийг бол бүсний арлын нэр гэж байгаа байхгүй. Бүсний арал. За гуравдугаарт бол энэ ээлтэй амьтны нэр гэж. Ингэж гурван янзын тайлбар хийсэн байгаа. За энэ бол Сямби хэмээх үгний бол те гарал үүслийнхэн талаар энэ Сямби хэмээх үг ямар утгатай юм бэ гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. А гэтэл зарим эрдэмтэд Сямби хэмээх нэрийг бол Серби гэсэн үг, Серби те гэж үздэг байгаа. За тэгэхээр Серби, зарим нь болохоор Сайби. За ингээд янз янзаар үзээд байна. За Гүнжин Сүхбаатар бол Сямбиг бол сүмбэ гэдэг нэрдэн дээр ингээд тогтсон болвол энэ нэрийг яг Гүнжин Сүхбаатар руугаа чинь 1980 онд те бүр ингээд 1970 онд чинь бас ингээд эртний одоо төрт 3 улсын түүхийг бичсэн байгаа шүү дээ. Нэгдүгürt бол монголчууд эртний үг, дараа нь Сямби. Тэгээ 1992 онд болохоор Монгол нэрвэн улс гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ яг энэ одоо таамаглал болохоор 1992 онд буюу одоо Хүннү Сямба хоёрыг судалсныхаа дараа Жужаан улсыг те нэрвэн улс дээр ингээ 92 онд энэ таамагийг дэвшилсэн байдаг байхгүй. Тэгэхээр бас магадлал өндөртэй. За судлаач Пилило гэдэг Сямбиг Серби те гэж нэхэн сэргээгээд Себи, Сюби, Шиби, Сямби хэмээн янз бүрээр бичдэгтэй те бичдэг гэж байгаа байхгүй. За тэгээ энэ нь бол үндсэндээ бол бүсний арлын нэр буюу Серби буюу Шарби гэж дуудагдана гэсэн саналыг дэвшүүлсэн байна. За тэгтэл Пулимблек гэдэг нэг хүн байна. Пулимблек гэдэг. За энэ хүн бол 1912 онд бол энэ саналыг бол үндэслэлтэй санал байна гэж үзсэн байна. За гэтэл бид нар ч одоо нэг шинжилгээ ухаанд бол Сямби гэдэг нэрээрээ яваад байна те. За тэгтэл Гүнжин Сүхбаатар бол сүмбэ гэдээ үзчихлээ. Тэгтэл энэ Серби гэж санд гараад ирж байна. За гэтэл яг энэ Серби гэдэг саналыг нь бол манай Монголын эрдэмтэд дотроос бол Монгол Улсын их сургуулийн доктор те Батсүрэн бол яг ингээ Сямби Серби хэмээх бас судалгааны бүтээлийг хийсэн тусгаалan хийсэн байхгүй. За тэгээ энэ хүн бол бас дэмждэг. За доктор Батсүрэн бол ингэж үздсэн байгаа юм. Монгол хэлний бол сэрбэг буюу сэрвгэр юмны байн хөдлөх байдал. Сэрвгэр мод хад мэтийн салаалсан босоо байдал. Сэрбэнг буюу одоо тэгш бус эрвгэр юм. Сэрвгэр сэртэн юм. Уулын сэрвэн уулын сэрвгэр сэртгэр хэсэг гэж байгаа байхгүй. За тэгээ сэрвэ гэдэг нь болохоор амьтны те өндөр сэрний сэртэнгийн тогвор хэсэг гэсэн хэлбэртэй төстэй үг байна. Эдгээр үгсийн 1-2-оос бусд нь алсуура одоо нэг ингээд өгсөж явж байгаа тийм уулын те ийм одоо ингээд өгсүр гэсэн утга санааг илэрхийлж байгаа маа гэж. За тэгээ Батсүрэнгоо бол ийхүү Серби хэмээн үзэх саналыг одоо ингээд судлаачид бол сүүлийн үед дэмжих хандлагатай байна гэдгийг хэлсэн байгаа юм. За тэгэхээр Сямби гэдэг нэр өөрөө нэг юм болоод байна. За гэтэл Сямбигийн түүх чинь өөрөө нэг нарийн төвхтэй гэдэг би нэг эхлээд хэлсэн шүү дээ. Тэр нь болохоор дотроо одоо нэг уухан, ухаан, одоо Сямби, дунхуу гэл ингээ маш олон түүхүүд яваад байдаг. За эдгээр олон түүхүүд дотроос болвол яг хүннүүтэй холбоотой нь болохоор энэ ухаанчуудын талаар нэлээд гарч ирдэг. Яагаад гэвэл ухаанчууч гэсэн ер нь бол Сямбигаасаа ч илүү хүчтэй, хүчрхэг овг аймаг байсан байгаа байхгүй юу? За тэгээ Сямби тэдний одоо ингээд уг гарал дунхуу те. Дунхууг бол одоо ингээд модон шайны одоо товтолж эзэлж авсан. За энэ түүхэн үйл явдал нь өөрөө яг хизээ болсон юм бэ гэхээр нийтийн тооллын өмнө 209 онд модон шанью Хүннүгийн хаан шанью болсон гэж үзэх юм бол те энтэй холбогдож үзэх юм бол энэ бол нийтийн тооллын өмнөх 209-с 206 оны хоорондох үйл явдал байхгүй. За энэ үйл явдал нь яагаад ингээд модон шанью дунхууг эзэлж авч байна те. Яагаад тэнд ингээд нэг юм хүчтэй болоод байна. Дунхууч гэсэн ягаад хүннүүтэй юм улс төрийн тавцанд ингээ хүчтэй өрсөлдөгч болж гарч ирж байна гэдэг зүйлүүд гарч ирнэ. Энэ нь өөрөө эртний хятад нөгөө цэн гүрэн гэдэг чинь мөхөж байгаа тий үйл явц хан улс ахиж шинээр гарч ирж байгаа. Болон одоо нүүдэлчдийн хувьд бол тий тэр суурьшин соёл иргэншилтэд нэлээд олон цэрэг аримтай эдгээр хүмүүс нөгөө анхаарлаа хандуулах хандлага нь арай багассан учраас өөрсдөө одоо тий хүчрэг болохыг ихтлийг тавьж байгаа байхгүй. За тэгэхээр дунхууг эзэлж авсан модон шань юу те. За ингээ эзэлж авсан тэгэхээр тэд нар бол мэдээж нөгөө жил бүр юу яаж байгаа штэ. Хүнүүд алав татвар өгнө. За мэдээж алав татвар өгөхдөө өхөр адуу эсвэл хоньны арьс шил те ширээр ингээ алав татвар төлж байгаа штэ. Мэдээж адилхан нүүдэлч юм чи яг нүүдэлчдийнхээ бараа бүтээгдэхүүнөө өгж байгаа. Гэхдээ энийг яг цаг хугацаанд өгөхгүй бол тэдэнд маш том зовлон хүлээж идэг. Энэ зовлон нь юу вэ гэхээр
эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг нь өнөөчүүд барьцаалж авдаг. За барьцаалж авч байгаа. За ийм баримт хүртэл одоо тий ингээд бүр ингээ агүй их байгаа байхгүй. За тэгээ яг энэ саяны энэ үйл явдал шүү дээ. Модон шаниутай холбоотой энэ үйл явдал яг энэ мөчөөс хойш бол түүхэнд бол Сямби гэхээс илүүтэйгээр тэдний нэг салаан мөчөр үндэстэн те ухаан нар бол хүнүүгийн түүхтэй нэлээд холилдон үе түүхэнд ингээд тодорч гарч ирнэ. За тэгээ учир нь ухаанчууд бас Сямбичууд те яг л энэ үеэс бол нөгөө бүс нутгийн төлөөх одоо улс төрийн одоо өрсөлдөөн гэх юм уу эсвэл одоо хүннүү хан улс хоёрын хоорондох тэр өрсөлдөөн дунд бол тэр Сямби нарын өвөг дээдэс те эдгээр одоо үндэстэн ух сатан овг аймагуудын түүх болвол түүх сурулж тэмдэглэгдэж үлдэхгүй болж байгаа гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл мэдээж нөгөө захиргаанд хүнүүгийн захиргаанд байгаа ухаанд хан улс бол энэ яг ямар хүмүүс вэ те тэрний юус баг хамаагүй болж хувирж байгаа гэсэн үг байхгүй. За гэтэл нөгөө ухаанчууд болон тэр Сямбичууд те ухаанчууд нь ер нь бол хэдийгээр хүнүүгийн захиргаанд орсон боловч хүнүүгийн захиргаанаас гарахын тулд байнгын оролдож исэн байгаа. За энэ байнгын оролдож байгаа үйл явц нь бол мэдээж нийтийн тооллын өмнөх 209 оноос нийтийн тооллын өмнөх 119 он буюу нийтдээ 90 жилийн хугацаанд үргэлжилж байгаа. За энэ 90 жилийн хугацаанд үргэлжлэхдээ хамгийн сүүлд нь буюу нийтийн тооллын өмнөх 133 онд хан улсын уудын ухаандын май цайзыг эзлээд те май цайзын тэр нэг дайрдагч болсон шүү дээ. Гүнчин шанийг ингээд бүслэж байлддаг. За хуурж авчираад за ингээд хүмүүстээ албан ёсоор дайн зарладаг. За тэгээ энэ дайн нь бол мэдээж нэг 70 жил орчим үргэлжилж байгаа тий. За энэ хугацаанд бол хан уудын ухаандыг хийсэн нэг зүйл бол дунхууг бол хүннүүгээс одоо яаж холдуулах вэ? Тэр ухаанчуудыг тий холдуулах вэ гэдэг тэр толгоогоо гашлах гэсэн байгаа байхгүй. Хүннүг мэдээж баруун талаас нь зүүн талаас нь те таслах буюу ганцаар тулах тэр тасалсан одоо овг аймагуудыг те өөрсдөө татаж авах ийм одоо өөрсдийнхөө холбоотон болгох энийг бол байнга оролдож исэн байгаа. За ингэж байнга оролдож исэн үйл явц нь бол нийтийн тооллын өмнөх 119 онд те ижиши шанийг үед бол биелэлээ олж байгаа буюу нөгөө хүннүгийн ижиши шаний одоо говийн арагшаага гэд гарч ирснээр нөгөө өөрсдийнх нь бүрэлдэхүүнд нь байсан ухаанчуудыг бол те хяналтандаа байлгах баг боломжгүй шахуу болж байгаа. Ухаанчууч гэсэн ер нь бол те жил бүр одоо хүннүүд өхөр адуу хоноор те алав татвар төлж байгаа бөгөөд хугацаа нь хэтрүүл тэдний одоо охид хүүхэд эмэгтэйчүүд те хүүхдүүдийг нь булааж авч одоо боол шивгчин болгодог эсвэл нөгөө барьцаанд байлгадаг хүнд хэцүү байдалд байлгадаг нь бол ухаанчуудын хувьд мэдээж хүн дээр тусаж байгаа. Ингээ хүн дээр тусаж байгаа гэдэг нь бол тэдний мэдээж дургуутсал хорслол те өшөө авах иймэрхүү зүйлүүдийг төрүүлэх нь гарцаагүй зүйл. Тэрийг бол хан улс бол те нэлээд сайн ашигласан. Тийм ч учраас ухаанчууч гэсэн хан улсыг төсөж байгаад тэдний сүр хүчээр хүннүүгийн захиргаанаас гарахыг оролцсон үйл явц байгаа байхгүй. Тэгэхээр энэ үйл явц нь өөрөө яг энэ мэтлэнгээр нийтийн тооллын өмнөх 3-аас 2 дугаар зууны өвдөхөн үйл явдал боллоо шүү дээ. Энэ үйл явдал бол Монгол одоо тий угсаа гаралтаа энэ овг аймагуд хүннүү одоо дунхуу, ухаан эдгээрүүд бол хоорондоо өрсөлдөж тий мэдээж эн чинь хин нэг нь бол тодорч гарч ирэх нь тодорхой зүйл болно. Ингээ хоорондоо өрсөлдөж гарч ирснээр бол төрийн эрх мэдлийн төлөө одоо хэн байх вэ гэдэг дээр нэлээд том өрсөлдөөн болж байгаа. Энэ урт удаан хугацааны өрсөлдөөн нь өөрөө цаг хугацаа өнгөрөх тусам игнэгт одоо энэ хоёр тий нэг угсаа гаралтай боловч игнэгт одоо хоёр тишээгээ салан одох дээрэс нь одоо өстөн дайсан болох энэ үүд хаалгыг нээж өгж байгаа. Үйл явц болж байгаа. За тэгээд үүнээс цааших түүхийг болохоор одоо нэг Сямби одоо нэг хүннүүгийн одоо хуяанды шанийг гэж байгаа шүү дээ. За хуяанды шанийг үед бас дахин гарч иж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхэлэр мэдээж одоо ижиши ижишигийн шаниугаас өвөө шани өвөөгийн шаниугаас өв шилүүр гэдэг ингээд шаниунд явсаар хагаад хулуугүй шаниугийн дараа хуяанды шанийг суулаа. За энэ үед бол мэдээж нөгөө говийн арагшаага хүннүүчүүд гараад ирсэн учраас нөгөө ухаанчууд руу болвол хамаагүй одоо товтлж орж чадахгүй. Захиргаандаа байлгахад бас хэцүү байлгаад байна те. За тийм учраас яасан бэ гэхээр ухаанчууд яг модон шаниугаас өмнөх хүннүүгийн шаниу нарын булш буунханг тонсон гэж байгаа байхгүй. За тонс. За энэ үед нь хуяанды шаниу маш их уурлаад ухаанчууд руу довтолж орсон гэж байгаа байхгүй. Ухаанчууд руу довтолж орсон. За ингээд ухаанчууд руу довтолж ороод зарим хэсгийг нь бас эзэлж авсан гэж байгаа байхгүй. За энэ мэтлэг түүхүүд одоо ухаанчууд Сямби нар гэлтэй ийм одоо овг аймагуудын түүх явсаар агаад Сямби хэмээх төрт улс руу очих юм. За
За хамтран ажиллаж танилцуулнаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллаж байгаа ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани хамт олон маань оролцож байгаа. За MMS компани маань байгаль ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжин шавхагдчихгүй эрчим хүчний их үүсэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг харилцагч нартай хүргэхээр ажиллаж байгаа. Нарны эрчим хүчний зах зээлд дэлхийд тэргүүлдэг энэ Jinko Solar болон Solax Power гэдэг нэртэй юм үйлдвэрлэгчдийн Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулан малчин өрх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчлэгээ зэрэг бүхий салбарт 30 жилийн баталгаат хугацаатайгаар нарны эрчим хүчний шийдлийг санал болгож байгаа. 30 жилийн баталгаат хугацаатай. За тэгэхээр одоо яг энэ зүйл маань бол ногоон ирээдүйн төлөө хамтдаа чиглүүлж урагшлах боломжийг нээж өгж байгаа юм зүйл байгаа. Тэгээд өөрсдийнх нь урайж гисэндээ ногоон ирээдүйг хөгжүүлэе гэж байгаа шүү дээ. Хэрв та цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон бол цахилгааны өндөр төлбөр гарч байгаа асуудал тулгарч байгаа бол нарны цахилгаан үүсгүүрээр шийдвэрлэх боломжтой. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 7711 1999 7711 1999 дугаарлуу залгаад 2 гэсэн товчлуудын дараад холбогдоорой гэж байгаа. За бас мөн 8966 41 41 гэсэн дугаараар MMS компанитай холбогдох боломжтой. Ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани хамт олондоо баярлалаа. За тэгээд эн чинь одоо хүннүү нарыг болохоор 24 аймгийн одоо бүрэлдэхүүнтэй байсан гэдэг тийм. Тэгэхээр Ухаан ч гэсэн дотроо бас ийм олон тийм Дунхуунар маань дотроо ийм олон аймагуудын бүрдэлтэй байсан баг. Тэгээ одоо дотроос нь тэгээ цаашаа мандаж гарч байгаа нэг аймгийн дараагийн толгойлогч нь бол аваа яваад байгаа шүү дээ тий. Тэр болгондоо нэрийн солигдоод яваад гэж бас болох юм. Сиамби гэдэг ч юм уу тий. Яг Ухаан Сиамби хоёр бол зэрэг гарчсан байгаа байхгүй юу? Тэдний үзэж байгаа зэрэг гарч байгаа. Бүр 2005-4 оны үед одоо Монгол улсын түүх таван байт гэж гарч ирсэн тий. Тэр бол бас нэг маш сайн судалгааны бүтээл. Яг энэ судалгааны бүтээл дээр бол саяны үйл явцсан шүү дээ. Хуянда шаны одоо ухаанчуудад довтолж ороод тал хэсгийг нэзэлж авсан, тал хэсэг нь цаашаа зүхтаагаад Сиамби хэмээх уулын дэргэд очоод өөрсдөө Сиамби гэж нэрлсэн байна гэсэн мэдээ барьж байгаа байхгүй. Гэтэл сүүлийн үеийн судалгаан дээр бол нөгөө Дунхуу дотор ч Сиамби Ухаан гэдэг том одоо тий овг аймагуд ингээ байсан юм а гэдэг ийм судалгааны бүтээл гарч иж байна. Үүнээс гадна одоо нөгөө нэг Линган гэдэг би сайн нэг эртний Монгол овгны түүх гэдэг судалгааны бүтээл байгаа гэсэн шүү дээ. За энэ судалгааны бүтээл дээр бол ерөнхийдөө Сиамби нарыг бол шууд монголчуудын өвөг дээдэстэй ер нь монголчуудтай нэлээд холбоотой гэдгийг бол маш том баримтуудаар нотолсон байдаг. Үүнээс гадна тэр Сиамби Ухаан те эдгээрийг бол мэдээж яг адилхан хэл соёлын хувьд адилхан те бүх зан заншлууд нь адилхан гагцгүй тэр нэг 20-ийн зан үйл гэж байгаа байхгүй. Тэр нэг жоохон ондоо гэх мэтэр ингээд төсөөлж хэлсэн байдаг. Дээрэс нь бас нэг зүйл байгаамаа. Энэ юу гэхээр яг энэ миний хэлээд байгаа биш одоо яг энэ Линган гэх те энэ судлаачийн одоо яг судалгааны бүтээл дээр дурдсанаар бол ер нь ухаанчууд яг ихэнх үедээ болвол хүрэл зэвсгийг хэрэгэлдэг байсан юм а гэж байгаа байхгүй. Зис хүрэл одоо ингээд багаж магаж одоо өөр яа зисээр одоо ингээд гоё чимэглэл те тоогоо шанаг манаг гэдэг ч юм хийн сэлэм те одоо ном сум эдгээр бүгдээр хүрэл зэвсэг байсан юм а. Хүрэл зэвсэг байхаас гадна тэр нөгөө илт мэлтэн те одоо нэг юм хоёр талтай эртний мөртэй нэг юм айгу янз янзын хэлбэртэй байдаг шүү дээ. Ийм одоо арзгар те ийм хэлбэртэй ийм сэлэм илт хэрэгэлдэг байсан гэж байгаа байхгүй. Гэтэл саяны тэр нөгөө дайн тулаанд яагаад ингэ ялагдаад байгаа гэдэг зүйл нь болохоор хүннүүчүүд хөрлөөс хэд дахин хатууд хөмөрлөг идлийг бол аль хэдийнэ боловсруулчихсан байсан те. Аль хэдийнэ зэвсэгтэй хэрэгэлдэг байсан. Энэ нь бас давуу тал байсан юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Тэрнээс биш хэл нь адилхан. Тэр дайны дулааны тактик магтик юм адилхан байгаа даа шүү дээ. За тэгтэл тэр чинь нөгөө хөрөл зэвсэг гэдэг юм аа бол мэдээж төмрийг бодвол нөгөө хугарч нугархан те. Ер нь хүний хэрэгцээ шаардлага бол яг хөрөл зэвсгийнхаа үедээ хангаж байгаа болохоос одоо хүн төрлөختөн төмөр зэвсгийг эзэлсэн үед бол арай жоохон хөгжлийнхаа хувьд бол нэг жоохон хоцронгуй байна гэсэн утга санааг илэрхийлээд байгаа байхгүй. Нэгдүгээр хоцронгуй байна. Хоёрдугаар тэр нь тэгээд нөгөө нэг дайны хин шин техник технологи эзэмшиж чинь тэрэндээ одоо нөгөө нэг ялагдана гэдэг санааг л хэлээд байгаа байхгүй. Байрлалын хувьд тэгээд нөгөө нэг зүүн хязгаар те цаана байсан шүү дээ те. Тэгээд одоо баг голд ороод ирж байгаа юм. Говийнхаа урд гэхэр чи. Гэхдээ говийнхаа ард хүнүүчд чинь гарч иж байгаа ч тэр ээжишин шаныг үед гэж байгаа байхгүй. Ер нь бол яг уугуул нутаг нь болохоор яг Сиамби Ухаан чинь бол хүнүүгийн зүүн талтай байгаа байхгүй. Тэр зүүн талтай гэдэг зэрэгцээ байгаа те зэрэгцээ ингэ байж байгаа. Тэгээд Сиамби нар нь бол мэдээж нэг хан улстай нэлээд яг хил хязгаарын үед нэг арай ойрхон биш ухаанчууд нь ойрхон байсан бол л таа байгаа. Тэгэхээр нөгөө ухаанчууд руугаа нөгөө нэг анхаарал хандуулах те ийм үйл явдлууд болоод байгаа байхгүй. За тэгээ өнөөдрийн сэдэв болохоор Дунхуу, Сиамби, Ухаан, Хүннүү нар эдгээрийн одоо харилцаа холбоо те эдгээрийн талаар ярилцлаа.
За, Xiaomi-гийн түүх маань үргэлжилж байгаа. Мэдээж одоо нөгөө 7 сарын 1 хүртэлтэй 10 гаруй дугаар явах бах. 7 сарын 1 хүртэл 10 гаруй дугаар явах уу? Хүрх үү? Хүрхгүй шүү дээ. За, ямар ч үсэн ингэж үргэлжилж байгаа. Хэрэгчлээс бол шал ондоо дахиад сэдвэрээ үргэлжлэн тэ. За, ингээд нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Монгол хүнд технологийн хүчийг атгуулна өрөөтэй сайн электрониксын хамт олон маань за мөн ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани хамт олон маань оролцлоо. Та бүхэн маань нэвтрүүлгээ NTV телевизээр болон Одмондөр радио 83.3 107 гэсэн онцлогоор хүлээн аван сонслоо. Энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэх хүргэсэн. Баярлалаа, дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа, дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.